За сайн байцгаана уу залуусаа та бүхэн тэгээ би бас дахин нэг шинэ дугаараар уулзаж байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдөр би та бүхэндээ мөн л сонирхолтой мэдээллүүдээ хүрэхэд бол бэлэн болоод сууж байна. За тэгээд өмнөх дугаартаас надад урмын сайхан үгсгэлж эрэг сэтгэлүүдээсэн та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгээд үргэлжлүүлэн бас суугаад имжээрэй гэж хүсмээр байна. За ингээд эхний мэдээлэл рүүгээ оръё. Тэгээд энэ мэдээлэл манаас нэлээд урт учраас урт мэдээлэл сонсох дуртай хүмүүс байх юм бол тухлан суугаад сонсоорой. За тэгээд мэдээж энэ хамгийн ихний мэдээ маань гэх юм бол би өөрөө маш их сонирхсан. Тэгээд сошиалоос сүүлийн үед нэлээдгүй хүчтэй тархсан юм хөвчлөлтэй гэмээр юм загварын чиг хандлагын тухай байгаа. Тэгээд та нар манж бас харсан байх нөгөө айл болгоны шургуульд ингээд хэдэн үеэрээ ингээд бидний ээж аауд ихвэд ингээд байж байгаа. Хогны гялгар уутнууд их чинь дэлхийн алдартай Balenciaga брэнд цүнх гэж бүр ингээд $1000 зараад тэгээд өөр бас гэр орны хэрэглэлүүдийг чи ингээд Balenciaga брэнд өөрийн брэнд болгоод маш өндөр үнэтэй зараад тэгээд тэгсэн чи тэдрийг ингээд бүр худлаанд гарсан даруйд ингээд бочууд ингээд шуурж авч дуусгаад ингээд бүр ингээд олонний анхаарлыг маш ихээр татаад байгаа шүү дээ. За тэгэл мэдээж хүмүүс ингээд хошин мэдрэмжтэй юм болохоор ингээд тэр олгоноор чи ингээд янз бүрийн хөгжилтэй ингээд тренд бичлэгүүдийг гаргаад ингээд сошиалор бол бүүн болгож байна. Тэгээ би ч гэсэндээ бас хөгжилтэй ингээд бичлэг хийж тавьсан байгаа. За тэгээ би бодохдоо ингээд ямар сони юм бэ те эднийх үнэхээр юм хачин итгээд бүр хит энгийн гэмээр бидний тоодгүй зүйлсийг брэнд энтер гээл бүр маш үнэтэй ингээд зараад идэх юм бах та гэж бодсны үндсэн дээр бол өнөөдрийн мэдээлэл ингээд өөрөө сонирхоод бол бэлдсэн байгаа юм шүү. За тэгээд мэдээж энэ хүү Balenciaga брэнд манай хизээ анх яаж үүссэн гэдэг баг зэрэг мэдээллүүдийг хүргэе гэж болоо. За тэгээд загварын ертөнцийн хаан гэгддэг энэ хүү брэнд бол анханасаа ерөөс юм хачин итгээд бол байгаагүй юм байна лээ. Хамгийн анх бол энэ хүү брэндийг бол 1919 онд Cristóbal Balenciaga-гийн хүн бол үүсгэн байгуулад тэгээд Испанida бол анхны дэлгүүрээ ингэж нээж исэн юм байна. Тэгээд загварын ертөнцийн бол жинхэнэ архитектор гэгддэг юм хүн байсан юм байна. За тэрээр бол маш цэвэрхэн тансаг төгс юм оёдтой хувцснууд дээр бол алдартай байсан. Тэгээд Coco Chanel хүртэл бид бүгд зүгээр л загвар зохион бүтээгчид харин Balenciaga бол цор ганц жинхэнэ бүр өндөр зэрэглэлийн оёдлчин гэж бол хэлж исэн юм байна. За харин одоогийн Balenciaga-гийн жинхэнэ эзэн буюу CEO нь бол Cedric Sharpie гэдэг хүн ажилтсан юм байна. За тэрээр бол 2016 оноос хойш бол гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Тэгээд түүнийг эрснээс хойш бол тус брендийн борлуулалт бол маш богино хугацаанд 1 тэрбум еврог давж дэлхийн хамгийн хурдцтай өсөж байгаа юм тансаг зэрэглэлийн брэнд бас юм байна. За тэрээр өмнө нь бол Saint Laurent брэндэд бол ажиллаж исэн юм загварын ертөнцийн бас маш том акул гэгдэх хүн. За тэрээр 1977 онд төрсэн 49 настай юм маш залуухан нэгэн байгаа. Тус брендийн төв офис нь бол Францын Парис хотод байрладаг. Тэгээд дэлхийд даяар бол ойролцоогоор 3000 гаруй ажилчидтай. Тэгээд Парис дахь загварын 7 хоногоороо бол үндсэн цуглуулгадаа бол танилцуулдаг. Мөн Haute Couture буюу өндөр зэрэглэлийн загварын шоуг бол тусгайлан зохион байгуулт юм байна. За тэд бол Boundary Push буюу хязгаарыг давах гэсэн философитой юм брэнд юм байна. За тэгээд нөгөө галзууч гэмээр санаануудыг гаргаад хүмүүсийн тархиар наадад байгаа загвар зохион бүтээгч нь хин болоо гэсэн чинь гүрж гаралтай Demna Gvasalia гэх хүн бол энэ бүхнийг бол удирдах хийдэг болж таарсан. За тэгээд түүний бодлоор бол загвар заавал гоё байх албагүй гэж боддог. За тийм ч болохоор тэр бол бидний амьдралдаа хэрэгэлдэг нэг их анхаарал татахгүй эгэл зүйлсүүдийг аваад урлаг болгоод юм байна. За тийм муухай зүйлч гэсэн урлаг байж болно гэдэг үзэлтэй. Тэгээд хүмүүс бол үнийг нь anti fashion буюу загварын эсрэг загвар гэж нэрлэдэг юм байна. За тэрээр бол 1981 оны 3 дугаар сарын 25-нд гүрж улсад төрсэн. Тэгээд 45 настай. За тэгээд түүний бага нас бол маш хүндээсэн. 10 настай байхад нь бол гүржүүд иргэний дан гараад тэгээд гэр бүлээр бол дөрөвч болоод тэгээд Кавказын нураг бол явганаар амьд давж гарч исэн түүхтэй мэлээ. Тэгээд тэрээр бол Украин, Орос, Германд амьдарч байгаад сүүлд бол Бельгийн Антверпен хотын хааны урлагийн академид суралцсан. За тэрээр бол Louis Vuitton, Maison Margiela зэрэг алдартай брэндүүдэд ажиллаж байгаа. Тэгээд 2014 онд бол дүү Гурантагаа хамт Vetements брэндийг бол үүсгэн байгуулж загварын ертөнцид шууган тарж исэн юм байна. Тэгээ харин Balenciaga болохоор 2015 оноос хойш тус брендийн бол бүтээлч захирлаар ажиллаж байгаа юм байна. За тэрээр мэдээж энэ брендийн эзэн нь биш гэсэн харин бүх загвар имижийг тодорхойлдог бүр юм хамгийн гол хүн юм байна. Тэгээд энэ хүн бол маш бөгөөд бидний өдөр тутам хэрэгэлдэг үн цэнгүй мэт харагддаг энэ бүх зүйлсийг аваад дээр нь зүгээр Balenciaga гэсэн юм шошго наагаад тэгээд л жишээ нь $2000 ингээд зарч чаддаг гэж байгаа. За гэхдээ бас зүгээр л шууд мэдээж тэр чигт нь авчраал зарчгүй тэгээд загварыг нь бол яг адилхан хийдэг ч гэсэндээ чанартай үнэтэй ийм материалаар бол хийдэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд эдгээр бүтээгдэхүүнүүдэд бол мөнгө зарж маркетинг хийх бол ерөөсөө шаардлага байхгүй. Зүгээр л бүтээлээ гаргалаа тэр даруйд нь хүмүүсийн
анхаарлыг татаад худалдан авагч нар нь бол үнэгүй сурчлагыг бол хийчдэг гэхэд болно. Тэгээд Balenciaga-гийн зарим загварын шоунууд бол шаврын дунд эсвэл цасан шуурганд бол болдгоороо онцлогтой юм байна. За тэд хизээч одоо нэгэн хэвэн байхыг хүсдэггүй. Тэгээд би одоо та нартаа сонирхуулаад хэд хэдэн бас анхаарал татсан бүтээлүүдээс нь дурдаад бас харуулад явна. За эхлээд бол мэдээж шар өнгөтэй хогны гялгар уучрыг цүнх байгаа. За үүний хувьд гэх юм бол $1790 ойролцоогоор 6 сая гаруй төгрөг. Тэгээд энэ бол одоо зүгээр нэг гялгар ут бол биш шүү. Тэгээд харахад бол зүгээр ууч шиг боловч маш өндөр чанартай одоо ийм тухлын арьсаар хийсэн ийм цүнх байгаа. За тэгээд Demna бол өөрөө үнийг дэлхийн хамгийн үнэтэй хогны ут гэж бол нэрлсэн. За хүмүүс болохоор би яагаад одоо ийм хогны утанд ийм их мөнгө өгөх ёстой юм бэ гэж уурлахт нь бол тэр зүгээр л яагаад болохгүй гэж бол инээж хэлсэн байдаг. Тэгэд энэ бол одоо нийгмийн хэрэглээг шоосон маш том өгөөдөл босон гэж бол хүмүүс үздэг юм лээ. За тэгээд дараагийнх нь гэх юм бол чипсний утан цүнх байгаа. За тэгээд харах юм бол яг одоо идж байгаа л талдаа орсон чипс ингээ базаа барай явж байгаа юм шиг бол харагддаг. За тэгээд үүний хувьд гэх юм бол бас хөөрхөн үнэтэй одоо $1800 буюу 6 сая орчим төгрөг байгаа. Гэхдээ энийг болохоор одоо бүр аль биесээр Lay's chipsтэй бүр хамтарч хийсэн юм лээ. За тэгээд харах юм бол яг л одоо гялгар уучрыг боловч үнэндээ бас л одоо маш дээд зэрэглэлийн ийм зөөлөн арьсаар хийгдсэн юм байна. Тэгээд дотор тал нь бол бүр яг чипсний уучрыг ингээ шарчганд дуугардаг. Тэгээд дотроо бол бас өөр ийм сонголтуудтай мэдээж нөгөө лейсүүд чинь өнгө байдаг шүү дээ. Тэр шиг ингээд шар, улаан, цэнхэр гэсэн одоо чипснийхаа төрлүүдээс өөр өнгийн сонголттой байгаа. За тэгээ маничиг хүмүүс бол одоо тийм үн цэнийг бол хараад мэдэхгүй. Тэгээ зүгээр л одоо дэлгүүрээс чипс идэ явж гинаа л гэж бол би харахаар юм лээ. За тэгээ дараагийнх нь болохоор уранхай бохир пүүза. За тэгээд харахад бол энэ готлыг бол бүр гүлийтэл одоо готлоо цэвэрлж өмсдөг хүмүүс гэх юм бол энийг бол брэнд гэж бараг харахгүй те ямар арчаагүй гарвал гэж бол харахаар юм пүүз харагдаад байгаамаа. За тэгээд sorry одоо нөгөө ид мэдгүй хүн эдийн нэр гутаан гихчээр те начиг одоо брэнд сонирхдаггүй хүн бол тэгжэл харах юм байна лээ. Тэгээд за тэгээд үнийн хувьд гэх юм бол $1850-аас $2500 үнэтэй. Тэгээд 6-аас 8 сая төгрөг орчим. Тэгээд та бол энэ готлыг 100 жил өмссөн ч одоо яг иймэрэл харагданаа. Тэгээд чанар нь өөрчлөгдөхгүй гэсэн утгатай. Тэгээд мэдээж яг ийм хуучирсан юм чин готл чин тэгээд яг иймэрэл байх байлгүй дээ. Тэгээд зарим хүмүүс бол үүнийг ядуусыг доромжилсан гэж бол үзсэн ч гэсэн цуглуулагчид бол бүр хэдхэн минутын дотор бол худалдаа аваад дуусчихсан. Тэгээд учир нь гэх юм бол одоо энэ хүү готл нь бол тооны хязгаартай буюу ердөө 100 ширхэг хос гарсан юм байна лээ. За тэгээд дараагийнх нь гэх юм бол бүр юу ч гэмээр юм. Одоо скотч шиг юм бугууч байгаа хгүй юу. Тэгээ би харах юм бол бүр үнэхээр скотч одоо бугууч гэж бол харахгүй мэлээ. Үнэхээр скотч шиг харагдчихсан. Тэгээ та бас юу ч харж байна бас хараад хэлээрээ. Тэгээд үүний хувьд гэх юм бол заяа $3,000-аас $4,400 буюу 10-аас 15 сая төгрөг гэж боддоо. За тэгээ та нар нэрээ одоо хичнээн брэнд байлаа гэж тэг хичнээн одоо мөнгөтэй байлаа гэд энэ бугуучийг бас авах байсан уу хэлээрээ тэг би бол үнээр нөө. За тэгээ зүгээр л одоо барилгын дэлгүүрт зардаг скотчтой бүр яг адилхан харагдаж байгаа. Тэгээд гэхдээ гол нь бол яг нөгөө голдоо одоо Balenciaga гэсэн бол бичтэй шүү. Тэгээд хүмүүс бол үүнийг хараад энэ одоо арай дэмдэж гинаа. Тэгээд бидний ингээд доромжилж гинаа гэсэн ийм одоо юм бухимдлуудаас гарч ирсэн. Тэгээд дараагийнх нь гэх юм бол бас ийм биений алчуур шиг юм юпг байгаа. Тэгээд бидний одоо яг бие арчдаг тийм том бааны алчуур гэсэн. Тэгээд ингээд бодохоор ч одоо бид нэр тэр чигтээ одоо өсөөсэйгүү брэнд хэрэглэдэг юм биш үү гэдэг ингээд бодонгууд бас одоо тэр брэнд гэсэн бичгийнээс илүү чухал үн цэнтэй болгож байгаа юм л да. За тэгээд Balenciaga-гийн ачуур гэхээр бол нэрэл одоо үнэтэй юм хэрэглэж ингээл хүмүүс харахлаа. Тэгээд үний хувьд оролцоогоор бол $925 байгаа. Тэгээд 3 сая гаруй төгрөг. Тэгээд энэ бол одоо 2024 оны хаврын цуглуулгаар бол гарч ирсэн юм байлээ. Тэгээд дотор талдаа одоо Balenciaga гэсэн бичгтэй тэгээд бүслэгээрээ бас юм товчтой. Тэгээд үүн дээр болохоор нэгэн сонирхолтой факт хэлэх юм бол Ikea-гийнхан бас маш хурдан одоо үүн дээр хариу бариад өөрсдийнхөө одоо $10 арчуурыг одоо загвар өмсгчөөр өмсүүлээд ижлээ харагдаж байгаа эзтэй гэж бас ингэ шоглож пост оруулж исэн юм байлээ. За тэгээд дурдаад байх юм бол өнөөдөр бол зөвхөн энэ брендийг ярьсаар байгаад дуусах учраас ингээд загваруудынхаа танилцуулгыг бол дуусъя. Тэгээд мэдээж одоо яриад байвал одоо төм бөмзүүлээгаа тэгээд жишээлх юм бол бүр усны савны таглаатай адилхан эмэг заяо тэгээд тэр 1.5 сая орчим төгрөг тэгээд нэг удаагийн цэнхэр бас резинэн бэлий байгаа $400-аас $700 орчим гэл зөндөө байна. За тэгээд та бүхэнд манаас энэ мэдээлэл маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Ер нь тэгээд брэнд ч гэлтгүй ер нь загвар дуусчихсан юм уу гэмээр юм гажиг загварууд бас маш их гардаг болчихсон байлээ. Тэгээд хошин бичлэгүүд ч гэсэн сошиалор бүр маш их явдаг. Тэгээд ширээ сандалж үрээд алхаад байж байгаа шиг тий. Тэгээд би үнэхээр одоо энэ загвар маагурыг ойлгодог хүн нас эсвэл биш баха. Тэгээд энийг нь одоо хэн худалдаж авт юм болоо тий мөнгөө одоо ямар амир дэмий юмд ингээ үрдэг юм бэ тий хин ингээд үрдэг юм болоо гэсэн чинь ялцчгүй л одоо бусдаас ингээ ялрах гэсэн хүсэлтэй бас сэтгэл сонирхолтой мөнгөө үрж
чадсан бас ийм хүмүүс авт юм байлээ шүү. За тэгээд Balenciaga брэнд бол одоо дэлхийн хамгийн нөлөө бүхий одоо брэндүүдийн топ 3-т бол тогтмол ордог. Тэгээд тэдний гаргасан одоо сонин загвар болгон сошиал бол вирус мэд тархаж дүүнгүй сурталчилгаа болдог. Тэгээд Demna бол өөрөө загварын ертөнцийн олон одоо нэр хүндтэй шагналуудыг хүртсэн ийм хүн юм лээ. За тэр бол одоо бидний нүдээр зүгээр л нэг тэнэг зүйл хийгээд байгаа хүн шиг харагдавч одоо харин хүмүүсийн сэтгэл зүгээр бол маш сайн тоглож чаддаг гэдэг нь бол үүгээр одоо харагдаж байгаамаа. За тэгээд гэхдээ одоо энэ брэнд бол дандаа ийм сонин хачин зүйлээр бол юм хийдгүү гэвэл бас үгүй. Одоо тэдний орлогын бас дийлэнх хувийг бол маш цэвэрхэн загвартай одоо hour class зүнхнүүд, өдөр тутмын одоо юутэнтэй хүдийнүүд болон triple S пүүзнүүд бас бүрдүүлдэг. Тэгээд энэ одоо сонин загварууд нь бол зүгээр л одоо брэндээ үргэлж яригдаж тэ мартагдуулахгүй байхын тулд хийдэг юм маркетингийнх нь гол ажлуудынх нь нэг байх нэ. Тэгээд бас одоо 2022 онд тэгээд Simpson хүүхэлдэйн кинотой хамтарч бас 10 минутын тусгай анги хийгээд түүнийгээ загварын шоуныхаа бас оронд гаргаж ирсэн юм лээ. Тэр шоунд нь болохоор алдартнууд биш одоо хүүхэлдэйн киноны дөрүүд Balenciaga-гийн хувцсыг өмсөж гардаг. Тэгээд цаашдаа Balenciaga бол одоо байгаль дийлтэй байх тал руугаа анхаарад мөнгнөөс гаргаж авсан юм арьс зэргийг бол бүтээлүүдтэй ашиглаж бол эхлээд байгаа юм байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бол Balenciaga бол зүгээр нэг одоо хувцсны брэнд биш харин одоо орчин үеийн нийгмийн одоо тол юм байна гэж бол би харж байна. Тэгээд хүмүүс юунд мөнгөө үрж зарцуулж чинь юуг сонирхож байна гэдгийг бол тэд маш сайн мэдэрч байна. Тэгээд та бүхэн бас юу гэж бодож байна? Тэгээд сэтгэл хэсэгт саналаа үлдээгээрэй. За ингээд дараагийн мэдээлэл рүүгээ орцгоё. За тэгээд дараагийн мэдээлэл маань гэх юм бол бас та бүхний маань ер нь юм мэддэг сэдв байгаа. За гэхдээ бас адилхан эмэгтэй хүний хуваар бас сэрэмжлүүлэг болох үүднээс хүрэхээр шийдээд оруулсан байгаа юм аа. За мэдээж бол эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл бол одоо зориг мөнхийн хүсэл бол гой сайхан биетэй байх шүү дээ. Тэгэд нэг бас юм хошин хийлц байдаг штэ. Эмэгтэй хүний хүсэл бол идэх мөрөөдөл нь турах гэд. Тэгэд одоо гэтэл одоо сүүлийн үед бол хүмүүстэй бүгдээрээ л эрүүл мэндэд анхаарч одоо илүүдэлж ингээ хасаж эрүүл амьдралын хэв маяг бол эрхэмлдэг юм босно нь бол цаашаалтай. Тэгээд одоо ч нь бол бараг л одоо жимд явдаггүй бол тэ эсвэл эрүүл хооллолтгүй дэглэм барьдаггүй бол бараг хүний тоноос хасагдах хэмжээний л одоо хүмүүсийн өдөр тутмын амьдралын бас юм нэг чухал хэсэг болсон байна. За гэвч юм одоо хөгжийн хэрээр нөгөө талдаа бас амар хэлбэр аргаар турах гэсэн хүмүүсийн одоо сэтгэл зүйн дээр нь тоглолт хийдэг ийм бизнесүүд бол маш их газар авч гарч байгаа. Тэгээд батлагдаагүй одоо тураах бүтээгдэхүүнүүд борооны дараах мөөг шиг олширсан. За энийг ч одоо уугаад л зовлонгүй 10 ил турна, энийг ч үдээд л 20 хил хайна гээл те. Одоо янз бүрийн эм тарай, өөх соруулах, мис засал, тураах аппаратууд гээл зөндөө юм байгаа. За тэгээд эдгээрийн зарим нь бол үр дүнтэй байж болох ч гэсэндээ зарим нь бол бүр өхөлж дагуулж болох юм асар их эрсдлийг бол нууж идэг. За тэг хамгийн харамсалтай нь гэх юм бол тий олонний танилуудууд нь бол мөнгөний л авч ивэл болоо гэсэн шиг ямар ч одоо цензургүйгээр эдгээрийг бас ингээд сурталчилж байгаа нь бол бас маш их харамсалтай байна. Тэгээд үүнээс болоод эрүүл мэндээрээ хохирсон тий бүр ингээд амь насаа алдсан тохиолдол 1-2 орол тогтохгүй байгааг та бүхэн ч гэсэн мэдж байгаа. За тэгэд мэдээж хэрэг эрүүл мэндийн одоо зайлшгүй шалтгаанаар эмчийн хяналтанд орж ингээ хасаж байгаа хүмүүсийг бол буруутгах аргагүй. Тэгэвч одоо цоо эрүүл мөртлөө ердөөл хурдан турах юмсан гэсэн хүсэлтэд хөтлөгдөөд тэгээд өөрийгөө одоо туршилтын тулаа болгож байгаа хүмүүст анхааруулга өгөх үүднээс бол энэ мэдээллийг хүргэх гэж байна. Тэгээд сүүлийн үед бол дэлхийд даяар тэр дундаа бүр дэлхийн одоо хамгийн гайхалтай лаг бүсгүйчүүд гихтэх одоо Ким Кардашианы гэр бүлийнхэн болон маш олон Холливуудын одууд гинтгэн л одоо гойлог болж турж одоо гой сайхан басныг та бүхэн бол анзаарч байгаа. Тэгээд манай Монголд ч бас энэ давлгаа бол хүчтэй орж ирсэн. Тэгээд үүний нууц нь бол ердөө Озимбик байгаа. За тэгээд угтаа бол энэ тариа нь бол 2 дугаар хэлбэрийн чихрийн шижээ өвчтэй хүмүүст бол зориулагдсан ийм цусан дах сахарын хэмжээг зохицуулах үүрэгтэй юм байгаа. Найрлаганд одоо семаглутид хэмээх бодис нь бол хүний одоо тархинд бие цадчлаа гэсэн ийм дохио өгөөд тэгээд хоолны туршлага бол маш хүчтэй дардаг. Тэгээд үүнээсээ болоод хүмүүс бол хоолны туршилгүй болоод маш богино хугацаанд бол жингээ хайдаг байгаа. Тэгээд энэ нь одоо шидтэй юм шиг харагдаж байгаа ч гэсэндээ цаана нь бол насан туршийн харамсал нуудаж аж болцошгүйг бол судалгаанууд харуулад байна. За тэгээд эдгээр одоо ийм тарианууд бол мэдээж саяхан л гарсан хор уршиг нь бол бүрэн судлагдаагүй явсаар л байгаа. За тэгээд хамгийн сүүлийн үеийн судалгаа буюу 2025-аас 26 оны судалгаа болон одоо аль биесны мэдээллүүдээс үзвэл харах дээрх одоо судалгааны үр дүнд анх бол Озимбик болон түүндээ ижил төстэй төрлийн тариануудыг бол лабораторийн хархнууд дээр туршихад бол бамба булчирхаан хот авдар үүсгэх эрсдэлтэй нь бол тогтоогдсон байна. За тэгээд үүнээс үүдэж Америк нэгдсэн улсын хүн сэмийн захиргаа уг эмийн хайрцаг дээр бол хар аюул буюу black box warning гэсэн анхааруулгыг бол тавьсан байгаа.
За тэгээд одоогор хүн дээр бол хийгдсэн томоохон судалгаанууд дээр энэ тариа нь бол хүнд бамбаа булчирхаан хорт хавдрыг бол шууд үүсгдэг гэсэн баттай нотлохоо бол олоогүй байж гисэндээ одоо зарим судалгаагаар бол уг тариаг хэрглэж буй хүмүүсийн дунд хорт хавдрын онцлогоо бол баг зэрэг нэмэгдсэн гэсэн юм үзүүлэлт гарсан юм байна. За тэгээд эрдэмтдийн үзэж байгаагаар гэх юм бол озембик хэрглэж буй хүмүүс маань бол эмчийн байнгын хяналтанд байж олон төрлийн шинжилгээ өгдөг учраас хорт хавдрыг бол эрт үед шатанд нь бол илрүүлээд байгаа гэх магадлалтай байна. За тэгээд үүнийг бол илрүүлэлтийн хазайлт гэж нэрлэдэг юм байна. За хэдийгээр одоо шууд нотлохоо байхгүй ч гэсэндээ аюулгүй байдлын үүднээс бол эдгээр хүмүүс энэ тариаг хэрэглэхийг бол хатуу хоригддаг юм байна. За үүнд нь гэх юм бол өөрөө болон гэр бүлийнхнийх нь хин нэг нь бол бамбаа булчирхаан мэдүүлгээр одоо хорт хавдар тохиолдож исэн бол энэ тариаг бол юусоо хийлгэж болохгүй. Тэгээд ямар хавдар вэ гэхээр бамбаа булчирхаан нь бол эртэн тогтолцооны бодисын одоо солилцоог зохицуулдаг юм даавар ялгаруулдаг. За харин одоо мэдүүлгээр хавдар нь бол бамбаа булчирхаа дотор байх одоо парафолликулер C эсүүд гэж нэрлэгддэг одоо тусгай эсүүдээс бол үүсдэг. Тэгээд эдгээр эсүүд нь болохоор цусан дахь кальцийн хэмжээг зохицуулдаг. Кальц тооны хэмээх одоо гормоныг бас ялгаруулдаг. Тэгээд яагаад аюултай вэ гэхээр төрөнгийн шинж чанартай буюу одоо бамбаа булчирхаан бусад одоо түгээмэл хавдруудыг бодох юм бол илүү хурдан тархах буюу лимфийн зангилаа, уушиг, элэг рүү үсэрхийлэх юм хандлагатай юм байна. Тэгээд эмчилгээний сонголт ч гэсэн цөөн байдаг. Тэгээд ер нь бол одоо бусад төрлийн бамбаа булчирхаан хавдарт бол радио идэвхт йодын эмчилгээ маш үр дүнтэй байдаг бол мэдүүлгээр хорт хавдарт бол энэ эмчилгээнүүд нөлөөлдөггүй. Тэгээд зөвхөн одоо мис аслын аргаар л эмчлэх юм шаардлагатай болт юм байна. За тэгээд энэ хавдрын 25 орчим хувь нь бол удамшлын шалтгаантай байдаг. Тэгээд яагаад одоо озембик тариатай холбогдсон бэ гэхээр нөгөө тураах зориултаар ашиглаад байгаа озембик тарианы үндсэн найрлага нь болохоор одоо амтан дээрх туршилтаар яг энэ C эсүүдийг цочроож мэдүүлгээр хавдар үүсгэх эрсдлийг бол нэмэгдүүлсэн байт юм байна. За тэгээд тийм ч учраас хэрвээ одоо тухайн хүний гэр бүлдээ ийм төрлийн хавдраар өвдөжсэн хүн байх юм бол уг тариаг бол хийлгэхийг маш хатуу хориглоод байгаа юм байна. За тэгээд озембик тариаг бол зориултын бусаар буюу тэ зөвхөн турах зорилгоор хэрэглэх нь бол бамбаа булчирхаан хорт хавдар үүсгэх эрсдлийг бол нэмэгдүүлж магадгүй гэсэн юм төгшүүртэй судалгаа бол гарсан юм байна. Тэгээд үүнээс гадна хоол боловсруулах үйл ажиллагаа зогсож дотор муугаарах, бөөлжих зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй гэсэн байсан. Тэгээд маш хүчтэй өвдөлт дагуулдаг ийм одоо аюултай үр дагавар гардаг гинэ. Тэгээд мөн одоо хоол идэх дуршилгүй болсноос болж сэтгэл готрал, доорох зэрэг одоо ийм сөрөг үр дагавруудтай. За тэгээд үний хувьд ч гэсэндээ баггүй үнэтэй. Тэгээд нэг сарын тун нь бол дунджаар 900-аас одоо 1000 гаруй $10 буюу одоо 3 сая гаруй төгрөг болдог ч гэсэн хүмүүс бол эрүүл мэндээсээ илүү одоо гадаад үзмжиндээ те бас мөнгө зарцуулсаар л одоо байгаа юм аа. За тэгээд яг хүн мэдээж гадаад үзмжиндээ те сэтгэл хангалуун байх гойч гэсэндээ одоо яг ийм баталгаагүй эрсдэлтэй зүйлд бол ийм хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол бас л хайрын санагдж байна. Тэгээд за баг одоо өвчнөө өндөр үнээр худалдаж авч байгаас бол ялгаагүй. Тэгээд бүр гадаадад энэ тариаг бол хэрэглэж байгаад ходоод нь ажиллагаагүй болсон те эсвэл одоо бамбаа булчирхаан асуудалтай болсон эмэгтэйчүүдийн түүх бол олон улсын одоо хэвлэлээр бол маш их байд юм байна лээ. Тэгээд жишээлх юм бол Австрали нэгэн эмэгтэй охиныхоо одоо хуримнаас өмнө турах гад озембик хэрэглээд бол хоол боловсруулах замын хүндрэлээс болж ингэж нас барсан маш харамсалтай хэрэг бас гарсан байсан. За тэрээр ердөө л одоо илүү гоё харагдах гэсэн боловч амьдралынхаа бүр хамгийн чухал баярыг ч ингэж үзэж чадаагүй ингэж нас барсан байгаа. Тэгээд эцсийд бол юм болон тариагаар болж авсан те гоё сайхан бий бол одоо дараа нь одоо харамсаад ч барахгүй эрүүл мэндийн одоо сөрөг үр дагавар авчирч болдог гэдгийг бас хэлгэсэн. За тэгэд бас тэр тариаг зогсоох үед бол жин эргээд нэмэгдэхээс гадна бие эрх тантан бол аль хэдийн нэг гэмцэн байх аюултай. Тэгээд хүний биед бол хамгийн чухал зүйл бол мэдээж идэвхтэй дасгал хөдөлгөөн тэгээд тэнцвэртэй хооллолт гэдэг бол бид нар бүгдээрээ мэддэг ч гэсэн тэгээд хамгийн хэцүү нь бол мэдээж хэрэгжүүлэх байдаг. За тэгээд тураах юм тариа бол асар аюултай бөгөөд хангалттай бас урт хугацаанд туршигдаагүй ийм одоо шин зүйл байгаа шүү. Тэгээд өнөөдөр одоо зүгээр мэт боловч те одоо 5-10 жилийн дараа миний таны бид ямар сөрөг нөлөө үзүүлэхийг бол хинч мэдэхгүй. Тэгээд тиймээс бол хайртай хүмүүсийнхээ төлөө те өөрийнхөө одоо үнэт амь насны төлөө үргэлж бас ингэж зөв сонголт хийгээрээ те мэдээж би ч гэсэн хүн юм чинь бас турахыг хүснэ. Тэгээд даанч одоо миний бие бас сул учраас айгаад бол янз бүрийн хэрэгэлдэхгүй. Тэгээд миний хувьд гэх юм бол үр хүүхэдтэй те хэдэн жил бас эрүүл саруул харагдах нь одоо чухал учраас одоо тийм зүйлийг бол ерөөсөө хэрэглэхгүй гэж боддог. Тэгээд янз бүрийн одоо тураах группүүдээс ингээ харж байхад ихэнх одоо тураах бүтээгдэхүүнүүд бол маш олон сөрөг үр дагаврууд гаргад юм байна лээ. Тэгээд зүрх дэлсэх, нойргуудах те ядрах, өтгөн хатлал гин тэгээ маш их ам цангаж гин одоо хүлэрж гин дарал багсж гин гэх мэтэр бол энэ тэндээс ингээл янз бүрийн зүйлүүд ярьж яадаг. Тэгээд харахад бол мэдээж таны би хүлээж авахгүй байна гэдгийг мэдсээрэн байж ш. Тэгэл зарим хүмүүс бол хүчлээ дуусаар байгаа нь бол харамсалтай. Тэгээд бидний одоо насаараа буруу хооллож те буруу зуршилтай амьдарсан энэ одоо биеигтэй нэгэн сарын дотор ямар ч хичээл сэтгэлгүйгээр тураана гэдэг чинь өөрөө ингээл яаж ч бодсон те эрүүл арга бол биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй баха. Тэгээд
төр зургийн гоо үзэсгэлэнгээс илүүтэйгээр те ингээд хайртай хүмүүстэйгээ урт удаан амьдрах нь бол эрүүл биеийн хамгийн чухал зүйл нь шүү. Тэгээд өөрийгөө хайрлаж те эрүүл аргаар өөртөө ихтэй болоорой. Ингээд бүгдээрээ хамгийн сүүлийн мэдээлэл рүүгээ орцгоё. За ингээд бүгдээрээ сүүлчийн мэдээлэл рүүгээ оръё. За энэ мэдээлэл маань болохоор сошиал ертөнцид тухайн үед жинхэнэ утгаараа вайрал болж хүмүүсийг бүр хоёр талцуулаад шуугаад тараад авсан ийм мэдээлэл байгаа. Тэгээд нэгэн залуу бүсгүй болон настай эмэгтэй хоёрын сандал суудлын төлөөх маргаан байгаа. За тэгээд ер нь бол манай улсад ч гэсэндээ энэ төрлийн хэрүүл маргаан бол байнга шоу болж байдаг тийм. Нийтийн төвөрт бол Ахмад хүнд залуучууд нь суудал тавьж өгөх нь бол зүй ёсны мэт бол бичигдээгүй юм хууль байдаг. За тэгэхээр манай улстай энэ мэдээ бас илүү ойр гэж бол бодогдсон. За тэгээд энэ шуугаан болохоор Тайванийн Тайпей хотын метроны улаан шугам дээр шингийн анхны өртөнд болсон. Тэгээд метроны зорчигчдын дунд болохоор түгээмэл байдаг. Priority seat буюу Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал дээрээс бол энэ хэрэг болсон. За ер нь бол бүхий л метро автобусанд бол ийм тусгай суудлал байдгийг та бүхэн бол мэдж байгаа. Тэгээд бичлэгдээр харагдаж байгаагаар бол нэгэн өндөр настай эмэгтэй тусгай сандал дээр сууж исэн. Эмэгтэй дээр очингуудаа шууд босыг шаардсан байгаа. За тэгсэн чинь нөгөө зорчигч эмэгтэй болохоор үгүй босгүйгээд татгалцсан. За гэтэл нөгөө настай эмэгтэй маш бүдүүлэг авирлаад те уурлаад барьж авсан ингээд даавн цүгээр бол нөгөө зорчигчийг удаа дараа ингээд хүчтэй зохиод авсан. За тэгсэн чинь яг энэ мөчүүд бол зорчигч эмэгтэй үзүүлсэн энэ хариу үйлдэл нь бол хүмүүсийг маш ихээр гайхшруулсан гинэ. За тэгээд тэгсэн яасан гэсэн чинь тэр эмэгтэй маш тайвнаар барьж ирсэн брендийн тортой зүйлээ хажуугийнхаа хүнд ингээд түр барьж байгаарэ гэж өгөөд за тэгээд нөгөө настай эмэгтэйг дахиад цохоор ингээд далаах үед нь хүчтэйгээр ингээд жигээд өшгөлөө унгаацсан. За тэгээд л нөгөө настай эмэгтэй чи уурлаад тэр чи намайг ингээд дахиад өшгөлөөж энэ төр гээл хэрүүлүүдэл ингээд хийсээр байсан. За ерөөхдөө бол ингээд үйл явдал бол ерөөхдөө яг ийм зүйлэл болсон товчхондоо гэх юм бол за гэтэл гол зүйл нь юу вэ гэхээр энэ үйл явдлын бичлэг нь болохоор ингээд сошиалд тавигдаад за тэгээд л баахан хүмүүс энэ хоёрын асуудал дээр бол шуугаад тэг ингээд хоёр талцад бол ороод ирсэн. За тэгээд хүмүүсийн ихэнх нь болохоор ингээд хөгшин хүнийг хөшгөлөнд буруу зөв гэл ингээд маргалдчихсан чинь за нөгөө хэсэг нь болохоор хэдий хөгшин хүнийг ингээд хөшгөлөх нь хүч хэрэглэх нь ингээд бурууч гэсэндээ энэ эмэгтэйгийн суудлаас өөр зөндөө суудал байж хаад яагаад заавал энэ эмэгтэй босох гээд ингээд байгаа юм бэ тэгж босох гээд ингээд цохох нь бол мэдээж настай эмэгтэйгийнх нь буруу гэж бол зөндөө бол ингээд маргаан дийгдсэн байгаа. За тэгвэл бол тэдний хэн болох нь ингээд тодорхой болсон. За тэгсэн чинь ер нь бол маргаан эхлүүлсэн нөгөө өндөр настай эмэгтэйг болохоор цэн гэдэг юм байна. За тэрээр бол 73 настай. Тэгээ өмнө нь бол антропологийн судлаачаар ажиллаж исэн. Тэгээ боловсралтай юм нэгэн байсан мэлээ. За гэтэл бол бодит байдал дээр болохоор тэрээр дэлгүүрийн хулгайн хэрэгээр бүр маш олоодаа шийтгүүлж исэн. Тэгээд 55 хоногийн хорих ялаа идэлгүй ингээд цухтаагаад явж исэн. Бүр 90 сурвалжлагдаж байсан юм хэрэгтэн байсан байна лээ. Тэгээд тэгээ бас болоогүй метронд дандаа залуу эмэгтэйчүүдийг онилж шөхөөр цүнхээрээ ингээд содож хөөдгөрөө бас ингэж зартай нэгэн байсан нь бол тогтоогдсон. За тэгсэн чинь нөгөө залуу эмэгтэй болохоор Фуми гэдэг бас Instagram дээр бас нэлээд олон дагагчтай юм дэгчин загварлаг бүсгүй юм байна. За тэр өдөр барьж явсан тор нь болохоор Ise Miyake брэндийнх байсан нь бол түүнийг хэр соёлтой өөртөө анхаарал тавьдаг хүн бэ гэдгийг харуулж гин гэж бол хүмүүс бас ингэж шуугаад байсан юм байна лээ. За тэгээд энэ брэнд дээр хүмүүс төвлөрөөд энэ брендийг барьсан юм чинь мөнгөтэй соёлтой эндэргээл байхаар нь хүнийг чинь бас ингэ шууд брэндээр дүгнж болохгүй гэж бодсон ч гэсэн ямар брэндийн болоо гэсэн чинь барьж авсан тор нь болохоор Японы алдарт зохион бүтээгч Ise Miyake-гийн эрэгтэй хувцсны салбар брэнд болж таарсан. Тэгээд энэ загвар зохион бүтээгч нь болохоор Японы домогт загвар зохион бүтээгч бөгөөд технологийн болон урлагийг хослуулсан юм загваруудаараа бол дэлхийд алдартай юм байна. Тэгээд энэ брэнд нь болохоор хүний биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй маш хөнгөнтэй үржихгүй юм тусгай плиц буюу нуглаастай материалаар бол танигдсан. Тэгээд зэрэглэлээр гэх юм бол дэлхийн хэмжээний high end буюу дээд зэрэглэлийн люкс брэндэд бол тооцогддог. Тэгээд хэдийгээр эрэгтэй загварынх боловч орчин үед бол unisex буюу хүйс гаргалзахгүй өмсгөө тохиромжтой маш юм загварлаг харагддаг учраас эмэгтэйчүүд ч гэсэн бол ихээр сонирхож худалдаж авд юм байна. За тэгээд тус брендийн хувцснууд нь гэх юм бол дунджаар 300-аас 1000 гаруй $1000 өртөгтэй буюу Монгол төгрөгөөр ойролцоогоор 1-ээс 3.5 сая төгрөг байд юм байна. За хүмүүс бол энэ асуудлаас гадна ингээд барьж авсан брэнд дээр нь бүр айгүй анхаарат байсан учраас товчхондоо энэ брендийн тухай ярьлаа. За тэгээд буцаад бол хэрэгтэй ороход бол метронд босон тэр маргалдаан зодож цогсон асуудлынхаа төлөө бол хоёр тал бие биенийхээ эсрэг бол гомдол
гаргаагүй. За гэсэн ч одоо цэн эмэгтэй болохоор маргааш нь бас л одоо нэгэн дэлгүүрт өөмэн тарьж баригдаад тэгээд бас одоо өмнөх хулгайн эргүүд болон баримтлах тогтоолынхоо давуу бол шууд цагтан хоригдсон байна. За тэгээд энэ мэдээний доор болохоор хүмүүс юу гэж бичсэнийг бас та бүхэндээ сонирхуулаад тэгээд хамгийн их одоо лайк авсан сэтгэлүүдээс нь бас дурдъя. За эхнийх нь гэх юм бол нас бол тэгээд бүдүүлэг авирлах бол зөвшөөрөл биш. Хүнийг хүндэлдэггүй бол өөрөө ч хүндлэл хүлээх ирэхгүй гэсэн бол одоо тэр тортой зүйлээ хажуугийн хүндээ өгч байгаа нь ямар загварлаг харагдваа, жинхэнэ экшн муу шиг байлаа гэж бас бичсэн байсан. За тэгээд хөөрхий залуу бүсгүүчүүдийг байнга дээрлэгдэг байсан гинэ. Үүлийн үүр нь одоо маш хурдан ирдэг байжээ гэсэн бол Ахмад хүн гэхээрээ те зодулж байх ёстой үг бишээ. Өөрийгөө хамгаалах нь зөвөө. Исэ Миякигийн одоо тор байрсан супер вумен биш үү гэх мэтэр бол ихэнх нь болохоор Фуми гих бүсгүйн одоо талд байсан. За тэгээд миний хувьд гэх юм бол энэ үйл явдлыг хараад юу гэж бодсон бэ гэхээр те олон нийтийн газар бие зөв авч явах соёл бол наснаас үл хамаарах зүйл гэж бодлоо. Тэгээ манай улсад ч гэсэндээ нийтийн тээвэрт бол гудамжинд тэгээ би Ахмад хүн штэ би ээж хүн штэ гэсэн нэрээр бол бусдын эрхэнд халдаж ингэж бүдүүлэг авиралтай хүмүүс бол цөөнгөө байдаг. Тэгээд жишээлх юм бол тэг ингээл дараалал дайрах залуусыг одоо суудлаа тавьж өгсөнгөө гэж хараах те эсвэл одоо гар хөрөгч гэсэн тохиолдол байдаг. Тэгээд миний бодлоор бол хүндлэл гэдэг бол харилцан байх ёстой. Тэгээд хөгшин гэлтэй бусдыг зодож цохих эрх бол бүр хиндэж байхгүй. Тэгээд хэдий одоо настай хүнд хүч хэрэгсэн нь бол тухайн бүсгүн бурууч гэсэн асуудлыг бол мэдээж настай эмэгтэй өөрөө өдөөсөн гэж бодож байна. Тэгээд уг одоо Фуми бол тусгай сандал дээр суусан нь бол бурууч гэсэндээ өөр одоо зөндөө сул судал байхад те босгыг шаардаж хүч хэрэгсэн гэдэг нь бол энэ настай эмэгтэй угаасаа л ингээл хүмүүсийг те ингэж өдөж дарамталж ингэж байсантай нь бол холбоотой юм байна гэж бодсон. Тэгээд настай хүн байлаа ч одоо маш их хэрэг үйлснээс нь харахад бол нийгэмд бас аюултай санагдсан. Тэгээд манайд ч бас те өөрийгөө бүр нэг ингээл хөгшин настай гэдгээрээ далаалгасан те бүр ягч бас хөгшин биш те дунд иргэм насны маш ууртай одоо дээрэнгүү бүдүүлэг ихчнэр олон байдаг. Тэгээд уг нь бол нас гэхээсээ илүү те хүн гэдгээр нь ингээд харах харьцах ёстой юм шиг бол санагддаг. Тэгээд хүүхэд залуу хүн байлаа гээл те ядардаггүй өвддөггүй гэсэн үг биш шүү дээ. Тэр хүүхэд өдөржин хичээлээ хийгээд ядарсан байж болно те. Залуу хүн бүсгүй бол ажилдаа ядарсан, бие нь өвцөн жиж болно те. Тэгээ эсвэл одоо зүгээр л адилхан л одоо бүгдээрээ мөнгөө төлөөд явж байгаа юм чинь те. Заавал одоо би босох албагүй гэж бодох хүмүүс ч гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол хаана те нийгмийн харилцаанд орохдоо хин хиндээ хүлээцтэй, соёлтой ингэж харилцах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд та бүхэн бас энэ талаар ямар бодолтой байна те. Та аль талд нь таны амьдралдаас ийм бүдүүлэг одоо харилцаатай хүмүүс ер нь таарч ирсэн үү те сэтгэл хэсэгт бас заавал хуваалцаарай. Тэгээд эцэст нь хэлэхэд бол би бинийхээ орон зайд халдаж те эрхийг зөрчихгүйгээр бас соёлтой амьдрцгаая. Тэгээд нэг нэгэндээ ч гэсэндээ хүндэтгэлтэй гоё юм эрэг ханддаг нийгмийг бас хамтдаа бүтээцгээе гэж бас уриалж जैन. Тэгээд намайг дэмжиж бичлэгийн маань дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд танд таалагдсан бол лайк, subscribe дарж бас суугийн маань дэмжээрэй. Тэгээд комент хэсэгт бас дуустал үзсэн бол эможи өгүүлтэйгээрэй. Тэгээд дараагийн сонирхолтой мэдээллүүдээрээ эргээд уулзцгаая. Түр баяртай.